Сайн байцгаана уу? iOS 16.7.6 бол апдейт бол гарсан байна. За энэхүү апдейт нь 2 зэгт апдейт учраас мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт орсон. За тэгээ эхнээс дээр болохоор accessibility дээр орсон байна, core crypto дээр орсон байна, image IO дээр болоод ингээд 2 орсон байна, kernel гэдэг хэсэг дээр бидний мэдэх зүйл дээр болох ингээд 3 удаа орсон байна, libxpc дээр орсон байна, media remote дээр орсон байна, metal дээр орсон байна, notes, safari, share sheet, shortcuts дээр орсон байна, Siri дээр хүртэл орсон байна, UIKit дээр орсон байна, WebKit дээр ингээд одоо 2 удаа орсон байна. За уг нь бол одоо 2023 оны үед нэгч одоо iPad бол гараагүй. Тэгснээрээ 12 жилийн турш бол жил болгон iPad бол ямар нэгэн байдлаар бол шин загвар бол танилцуулагдчихсан бол 2023 онд бол нэг загвар танилцуулагдаагүй. Тэгээд 2024 он бол бүр iPad-ын зориулсан бол 5 сарын ивенттэйгэр бол одоо ингээд эхэлж байна. За тэгээд энэхүү ивентнийх нь одоо яг загвар дээр болохоор 6 өөр төрлийн Apple-ийн лого бол харуулсан байгаа. За тэгээд үндсэн харуулсан лого нь болохоор мэдээж хэрэг гартаа үзэг байрснаар бол харуулж байгаа. Энэ бол мэдээж хэрэг iPad-ны ивент. За тэгээд түнжлэн одоо Apple Pencil шинжилгэж гарах одоо тийм зүйл таамаг байна гэсэн зүйлүүд бол мэдээж хэрэг бол явж байгаа. За тэгээд одоо мэдээж хэрэг iPad-нууд чинь Apple Silicon chip-үүд бол аваад бол угаасаа эхэлсэн. Одоо хамгийн сүүлд гарснараа гэвэл одоо M3 chip-үүд бол нэмэгдэх бах гэж бол одоо таамаглаж болно. Гэсэн хэдий нэг цоошин мэдээ саяхнаас гарч ирсэн юу гэхээр огт танилцуулагдаагүй байгаа 4 дахь үеийн одоо Apple Silicon chip буюу M4 chipтэй iPad-ууд бол гарна гэсэн бол бас тийм мэдээ бол явж байгаа. Тэнгүүд энэ аюу сонирхолтой. Chip-үүд нь танилцуулагдаж амжаагүй жиж шууд iPad-н дээр орж ирнэ гэдэг тийм таамаг мэдээ бол явж байгаа. Энэ бол надад бол аюу сонирхсан. Ягаад тэгэхээр ерөөсөө 6 сар хагас жилийн өмнө 6 сарын өмнө бол M3-ын chip-үүд бол танилцуулагдсан. Тэнгүүд ерөөсөө ийм хурдан хугацаанд дараах нь M4-ийн chip болон M4-ийн босод загваруудын chip-үүд ингэ танилцуулагдах юм бах та гэсэн нэг тийм сонин яарсан юм шиг тийм зүйл бол болсон. За тэгээд ер нь бол M4-ийн одоо chip-үүд ямар chip-үүд вэ гэдэг нь бол задарч эхэлсэн. Энгийн M4, за тэгээд M4 Pro, M4 Max, за тэгээд шинэ зүйл нь юу гэхээр M4 Extreme гэдэг бол chip бол одоо гарна гэсэн одоо тийм мэдээнүүд бол таамаг мэдээлэлд бол явж байгаа. За тэгээд яг iPad-тай холбоотой өөр яриг гэвэл одоо юу вэ гэхээр ер нь бол iPad-н дээр iPad OS-н дээр яг аль бисны Apple-ийн одоо тооны машины аппликейшн бол байдаггүй, ерөөсөө байдаггүй байсан. Тэгээд яг аль бисаар яг одоо үйлдвэрлэлийн систем хариуцсан яг тэр Craig Federighi хагас хүртэл одоо ер нь iPad-н дээр тооны машины аппликейшн гарах юм уу, гарахгүй маа гэдэг зүйл яригдчихсэн. Тэгмээд хариу нь бол зүгээр л App Store дээр зөндөө сонголт байгаа. Бид нар бол яг өөрсдийнхөө байдлаар тэр том дэлгэцээр тохирох одоо загвар хийцээр бол хараахан одоо тооны аппликейшн хийж одоо амжааг байна, хийгээг байна гэдэг хариултыг өгч исэн бол нэг таамаг мэдээний гарч байгаа нь юу гэхээр одоо энэ 100 гарах WWDC24 дээр iPad OS 18 дээр тооны аппликейшн бол одоо орж ирнэ гэсэн таамаг бол гарч байгаа. Тэгээд яг хөө зүгээр мим маягаар ярих юм бол одоо чин дээрээ дамжирч исэн хүмүүс бол одоо тий ирээдүйдээ нисдэг машин чинь тань гэж ярьдаг. Яг үнд бол одоо 2024 оны байдлаар зүгээр л таблетэн дээр тооны машины аппликейшн байхгүй л одоо амьдарч гэдэг тийм мим бол явжсан. За өөр Европын холбооноос шахалтуудыг болоод Apple бол одоо маш сайн хийж байгаа. Үнэтэй холбоотойгоор бол мэдээж хэрэг iPhone USB-C-тэй болж байна. Apple-ийн төхөөрөмжүүд USB-C оролттой болж байна. За тэгээд iOS үйлдвэрлэлийн систем дээр одоо 3 дахь төрлийн буюу өөр аргаар third party 3 дахь аргаар аппликейшн суулгах аль бисны ихсруулчтай бол одоо болсон гэх мэтчлэн зүйлүүд бол нэмэгдэж байгаа. Яг үүнтэй дистаралан Apple руу Европын холбооноос бас ямар зүйл шахаж эхэлсэн бэ гэхээр iPad OS буюу iPad-н дээрх үйлдвэрлэлийн систем дээрээ ч гэсэн одоо саяны side loading буюу одоо 3 дахь аргаар аппликейшн суулгах тэр зүйлийг тусгаж өгөө. iOS-ээс гадна iPad OS-н дээр хүртэл тийм тусгаж өгөө гэж бас одоо шахал шаардлаганд одоо ингэж бол оруулж эхэлсэн. Одоо энэ гарах iPad ерөөсөө түүхэндх хамгийн анхны OLED дэлгэцтэй iPad-ууд бол гарна гэж бол бодож байгаа. 11 инч бол 12.9 инчийн iPad Pro-нууд дээр ер нь бол одоо OLED дэлгэцтэй iPad-ууд маань орж ирэх нэ. Гэхдээ үүний хувьд бол ялчгүй арай өнтэй болж магадгүй гэсэн мэдээ бол явж байгаа. За дараагийнх нь өөр юм одоо төхөөрөмжтэй холбоотой зүйлстэй юу орж ирж байгаа юм гэхээр Apple Watch Ultra дараагийн загвар нь мэдээж хэрэг гарна. Гэхдээ ер нь бол амар онцгийн шинэ өөрчлөлт бол бараг тавигдахгүй. Хардверийн хувьд бол ер нь бараг л жил хэвээрээ гарна шүү гэж бол одоо Minchico гэдэг одоо Apple-ийн тамга мэдээнүүдийг маш сайн одоо гаргадаг одоо мэдээний албаны хүн бол тийм бол хэлсэн байгаа. Ямар ч гэсэн дараагийн Apple Watch Ultra бол нэг онцгийн өөрчлөлтгүй мэн. Гэхдээ яг хар өнгөтэйгээр гарвал гоё юм байна гэсэн зүйл бас явж исэн. За тэгээд тэрний дараа юу гэхээр
энгийн одоо AirPods-ийн 4 дахь үеийн загвар одоо энэ жилдээ багтаж гарах байх гэсэн зүйл явж байгаа мэдээж энийг амар өөрчлөгдөх зүйл бол байхгүй. Гэхдээ яг онцолж магадгүй гэсэн зүйлний гоё санагдах тусах зүйл нь юу гэхээр мэдээж кейсэн дээр ийм тоочтой дууныхаа тохиргоог удирдах play pause одоо дараагийн дуу өмнөх дуугаа тавих тийм жижигхэн дэлгэцтэй одоо гарах юм тийм зүйл бол явж исэн. За тэгээд өөр холбоотой маш том мэдээ нь юу байсан бэ гэхээр ер нь бол маш олон жилийн турш төлөвлөж исэн хөгжүүлж явж ирсэн тэр том төсөл болох одоо Apple Car-ын тэр төслийг бол ер нь бол Apple бол зогсоосон болиулсан. Тэгээд тэр төсөл дээр ажиллаж исэн зарим нэг одоо ажилчид одоо инженерүүдийн хувьд болохоор одоо ер нь бол хиймэл оюун ухааны одоо хөгжүүлэлтийн баг руу одоо шилжиж бол ажиллаж байгаа гэсэн нь бол явж ирсэн. За тэгээд энэ дээр хэлэхэд бол зарим нэг зүйлс дээр Apple бол ялчгүй болдог. За тэгээд энэ хүү одоо Apple-ийн цахилгаан машин ер нь бол гарна гэсэн маш том ер нь бол хүлээлт бол байсан угаасаж байх. Тэгээд яалтчгүй Tesla бол үнэхээр тэгээд одоо баргалчил яг үнэхээр үнэтэйг л тооцвол ер нь бол Tesla гэдэг бол үнэхээр яалтчгүй үнэхээр чанартай машин гаргацсан. Тэгээд Apple-ийн зүгээс уул нь бол болдгол тэгээд ялч өрсөлдөх маягаар одоо Tesla-даа өрсөлдөх маягаар өөрсдийнхөө цахилгаан машиныг гаргаж өрсөлдөх болов уу гэсэн хүлээлт бол маш их явж ирсэн. Олон жил явсан. Тэгээд ямар ч үсэн энэ том төслийг Apple-ийн зүгээс цуцлсан байгаа. За өөр тэгээд энэ төслөө цуцлсны дараагаар Apple-ийн зүгээс юунэр голчилж бас нэг өөр шинэ төсөл эхлүүлж ийн гэдэг зүйлсүүд явж мэдээ болж эхэлсэн. Тэр нь болохоор гэр дотор байрлах юм одоо жижигхэн роботны төсөл гэж бол яригдчихсан. За тэгээд энэ дээр бол мэдээж хэрэг бас Tesla-гийн зүгээс тийм үү бас яг хүний үйлдэлүүдийг хийж олох боломжтой одоо Tesla bot бол мэдээж хэрэг гарцсан хөгжүүлэгдэж угаасаа явж байгаа. Тэнгүүд бас л мөн адил бас Apple бууж өгөх болов үгүй болов эсвэл арай өөр төрлийн жижигхэн робот гарах болов үгүй болов гэсэн яриануд бол явж байгаа. За тэгээд бас Samsung бол мэдээж хэрэг саяхан өөрсдийнхөө ухаалаг одоо бүгжийг бол танилцуулсан. За тэгээд үүний бас дараагаар бас Apple өөрсдийнхөө ухаалаг бол бүгжийг гарах болов тийм мэдээж хэрэг фитнестэй холбоотой функцүүдийг бол тэрэн дээр мэдээж хэрэг тавьж болно. Тэнгүүд Apple Watch-ийн хэрэг бас баг байхгүй болох юм биш үү гэсэн бас тийм зүйл явж ийсэн. За тэгээд Apple Vision Pro-той холбоотой мэдээлэл нэлээд явж эхэлсэн. Юу гэхээр хамгийн анхны одоо алсын занаас Apple Vision Pro-г ашиглаад одоо хагалгаа бол нэг одоо хийгдсэн юм билээ. Одоо барьцил тэгээд ийм мэдээлэл явсан. Энэ бол мэдээж хэрэг технологийн төвшил ингээд бод амьдралд үнэхээр бод амьдралд нөлөөгөө үзүүлэх хэмжээний иймэрхүү одоо жишээнүүд гараад ирэх юм аягүй гоё байдаг. За тэгээд өөр жоохон тааруу мэдээний яг юу гэхээр ер нь бол Apple Vision Pro-гийн ер нь худалдаа авалт ер нь бол жоохон тааруу байгаа. Үүнийгээ дагаад Apple-ийн зүгээс бол одоо үйлдвэрлэлийг баг зэрэг багасгасан гэсэн нэг тийм зүйл одоо явж исэн. За тэгээд үүнтэй холбоотойгоор бас нэг одоо жоохон Apple-тай холбоотой мөн мэдээний юу гэхээр хятадд одоо iPhone-ы одоо борлуулалт үе өнгөрсөн сар бол тий ер нь 33%-аар буурсан юм байна гэдэг мэдээ бол явсан. Энэ бол ялч угаасаа хятадд угаасаа л өсөөгөө буурж байгаа. Яагаад тэгэхээр хятадд маш олон төрлийн технологийн компаниуд гой үнэхээр iPhone-д байхгүй гой үйлдэлүүдтэй ухаалаг гар утсыг илүү хямд үнээр одоо зах зээлүүд хятаддаа бөмбөгдөж гэсэн хойвоогоос л одоо эхэлсэн шүү дээ. Тэгэл тэр утаснаас эхлээд ерөнхийдөө бол iPhone-ы зах зээл хятад ер нь бол хэцүүдж эхэлсэн. Тэрнийгээ дагаад ч одоо энэ мэдээг сонсоход бол нэг сонирн байгаагүй. Угаасаа тэгээд хятадд бол iPhone бол угаасаа хэцүүдж эхлээд олон жил өнгөрч байна. За тэгээд дараагийнх нь iPhone-тай холбоотой мэдээ юу гэхээр 16,000 футын дээрээс ер нь бол мэдгүй санаандгүй байдлаар ч юм уу санаат ч юм мэдгүй Аляскийн тийм мэдгүй онгоцоос унсан юм хайсан унсан чинь тэгээд утсан тэгээд зүг зүгээр холцсон гэдэг мэдээ бол явсан. Энэ тэгтээ жоохон реклам үгүй юм мэдгүй. Тэгтээ ямар ч ийм дээрээс унахад ямар кейстэй ч унсан юм. Миний ер нь л яаж ч унсан болно л юм. Эсвэл мод зодон дээр тогтож байгаа яаж гайгүй өнгөрсөн байж магадгүй гэж бодсон. За тэгээд миний хувьд яг iOS 11-ийн батарейны сүрэл гэдэг бичлэг бол хийжсэн. Үүнтэй холбоотойгоор Apple-ийн зүгээс яг батарей өнгөө сольж өгөх ер нь бол бас iPhone 7-гийн асуудалтай батарейтай яг тэр зүйлс дээр яг тухайн үед яг өөрийнхөө кейсийг Apple руу өөрийнхөө одоо тий бичвэрмдээ бүрдүүлээ явуулсан бол одоо эргүүлээд Apple одоо хуулийнхаа хариуцлагынхаа өрөөнд $349-ыг тухайн үед амжиж одоо явуулсан бичвэрмдээ явуулсан хүмүүст эргэж одоо тийм төлөх тийм зүйл явж байгаа гэдэг зүйл явсан. За тэгээ үүнтэй холбоотойгоор бас яг тэр батарейтай холбоотой асуудал дээрээ $92 болсон гэж яг батарейны үйлчлэгээ хийх одоо тийм зүйл одоо дөнгөж одоо энэ 24 онд одоо хийгдэж одоо эхэлнэ гэсэн маань тийм зүйл явжсан. Тухайн үед тэгтээ зөвхөн амжсан хүмүүс
яг миний одоо энэ утсан дээр ийм батарейны асуудал байна гэд Apple дамжиж явуулсан хүмүүсийн хувьд одоо эргээд энэ $92 жоохон батарейны үйлчлэгийг Apple-ээс бол авч байгаа юм байна. За тэгээд өөр нэг сонин зүйл нь юу гарсан бэ гэхээр яг ер нь л хэсэг шуугсан л та. Гэхдээ надад бол нэг сонин санагдаагүй гэсэн иймэрхүү юм угаасаа явцгүй санагддаг. iPhone дээр зүгээр ингэ залгаад keyboard BlackBerry шиг тийм загварлаг тийм keyboard гарсан. Тэнгүүд одоо keyboard байсаар дахиж ингэж механик keyboard нэмэх нэг юм бол ерөөс ямар шаардлага бол санагдаагүй. Ер нь бол тэгээд одоо жишээ нь өгтөгчийн те бүр ингэж одоо яжилж хэлэх юм бол за одоо жишээ нь бүр 6G технологи хүлээж авахд бол нэмэлт анцаанд залгах хэрэгтэй юу гэдэг тийм шүүмжний юм бол явж исэн. Тэгээд утсан дээр угаасаа байгаа зүйлс ингэж яхах юм бол илүү л одоо түүхтэй олон зүйл авч яванд хэмжээ оворч ихсэн надад бол таалагдахгүй байгаа. Ер нь аль болох минимализм маягаар л одоо Apple болон зүгээр их санагддаг. Тэгээд Apple-ийн зүгээс яг нэг зүйл хэлсэн юм гэхээр баг өөртөө л албасаар хэлсэн. Ер нь ингээд ер нь одоо тэг ямар нэгэн байдлаар усан дунгаацсан бол iPhone бол ер нь будаан дотор хийгээд бол нэмэргүй шүү. Будаан дотор бити гэдгийг бол ер нь Apple-ийн зүгээс албасаар хэлсэн. Тэгээд ер нь та хэд ер нь ноцоо ер нь усан дунаагаад ер нь ноц чинь эвгүүцсэн байвал юм шууд будаанд биш. Одоо яг готл мотл хувцсан нэг муутахгүйгээд нэг юм ярилх шиг нэг юм дагалдаад ирдэ ш. Тэрийг яг ийм нэг уутан дотор зүүх гэх юм бол харин ч хамаагүй хурдан шингэнийг ингэж будаанаас илүү сайн одоо ингэж шингээд юм билээ. Ямарсан будаан дотор хийхийг бол Apple бол албасаар зөвлөхгүйтэй мэдээг бол гаргасан. За тэг өөр холбоотой iPhone-тай холбоотой зүйл явуулсан бэхээр бол мэдээж хайлтсан дотроо цааш нь iPhone зараг одоо яг худалдаалагдана. Тэгмээ хайлтсан дотор байхад нь үйлдвэрлэлийн системийг нь одоо апдейт хийх тийм одоо зүйлийг бол Apple бол одоо ингэж утгагүй эхлүүлнэ гэдэг зүйлээр хэлсэн мэт. Тэгэхээр тэр нь бол надад аюул санагдсан. Тэнгүүд одоо за iPhone одоо тий 16 худалдаанд 9 сард гарлаа. Тэгэнгүүт за шинэ жил болчлоо. iPhone 16 худалдаанд дараа 3 сар өнгөрсний дараа тухайн үед одоо юу гэдэг чинь iOS 18.2, 18.3 үйлдвэрлэлийн системтэй байгаа. Тэгэнгүүт хайрцагнаас яг үнэндээ бол одоо iOS 18.0, 18.0-ны үйлдвэрлэлийн системтэйгээ биш апдейт одоо хайрцаг дотор апдейт хийдлэгдээд одоо ирэх нь байна гэдэг мэдээ бол явж байгаа. Тэгээд энэ нь бол надад яг үнэндээ бол таалагдаагүй. За өөр бас яг Apple-ийн сайт дээр бас нэг шинэ гоё тийм одоо CIS нэмэгдсэний өгөхөр та нар өөрсдөө хайх юм бол олдчихно. Apple.com гэж зай авч байгаа recent upgrade гэж бичих юм бол өнөөл гараад ирэх бах. Яг тухайн iPhone яг одоо энэ iPhone-оос энэ iPhone руу шилжүүл чи ямар одоо шинэ одоо үйлдэлүүдийг авах вэ гэдэг одоо тайлбар цэцэл нэмэгдсэн байлээ. Гэхдээ тэр нь жоохон тутмаг. Яагаад тэгэхээр iPhone 11-ийн загварууд 12-ийн загваруудаас iPhone 15-ын загварууд руу одоо апдейт хийх юм бол гэдэг одоо хязгаарлагдмал iPhone-ы хоорондын зүйл юм билээ. Тэгээ бүх iPhone дээр би бол одоо чиний сайтн дээр анхны iPhone-аас iPhone 15 Pro Max-уудад ч бол юу нэмэгдэх вэ гэдэг бол хамааран. Гэтэл одоо жоохон хязгаарлагдмал одоо бүхэн iPhone 11 барьж байгаа юм биш, аюураа барьж байгаа юм биш надаа тий 6-6-аас барьж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээд яг гоо тэгээд бүгдийг нь оруулж байгаа. Тэгээд яг гоо бас яг нийт масаар хэрэгжилж байгаа үйлдвэрлэлийн систем яг төөрөмжнүүдээс хамаарад яг 11 бол 12 байвал зүгээр юм байна гэдэг сонголтноос л ингэж гаргасан л хал та. Тэгтэл бас үйлчлэгч нартаа сайхан эргэдэг шандаад бүх iPhone оруулсан бол гоё хоосон гэж бол би бодсон. За тэгээд Apple-ийн зүгээс ерөнхийдөө нэг зүйл бол баригдсан. Юу баригдсан бэ гэхээр одоо iPhone 6 Plus болон iPad mini 4-ийг Apple албан ёсоор одоо нэн хуучны одоо тий түүхэн баргалж л одоо нэн хуучны гэдэг ангилалтаа л одоо багтаасан гэсэн үг. Тэгээд энэ мэддэг бол сонсоод бол тухайн төхөөрөмжийг одоо хүртэл ашиглаж байгаа хүмүүст бол сэтгэл сэв суугаар тийм мэддэг бол Apple-ийн зүгээс бол одоо олон нийтэд бол самсруу байдлаар ихүү санаатай байдлаар ямар ч зүйл алдсан. За тэгээ Европ бол ер нь бол одоо Apple-аас хийсэн босон юм одоо хүсээл байгаа. Тэгээд ямар ч их юм хүсдэг сүлд болж байгаа утгагүй болж байгаа юм шиг надад санагдсан. Яг үүндээ одоо үйлдвэрлэлийн систем дээр байгаа фотос default application-ыг устгах боломжтой байдлаар одоо байлгамаар байна гэдэг зүйлийг бол хүссэн юм билээ. Энэ тэнгууд яг үүндээ бол бүхлүүдийн юм default application-уудыг одоо устгах байдалтайгаар одоо болгоно гэдэг нь яг үүндээ үйлдвэрлэлийн системийг дахиж цоош нэр бичих маш их ажлыг одоо шаардна гэдэг зүйл бол явагдчихсан. Тэгээд одоо USB-C хүсч болно те ялтчгүй. Одоо ойлгомжтой хинч ойлгох тэг нэг тэнэглэлчээр бүх төхөөрөмжөд тэнэглэх одоо олон нийтийн стандарт байгаа хэрэгтэй гэдэг зүйлийг ойлгож болно. Тэнгүүд яг үүндээ иймэрхүү нэг бүр хитэн гэж нэг ороод хаа надад бол зүйлд бол жоохон арай л сонин санагцсан. Тэгээд одоо баргалч одоо iPhone дээр Android суулгаж гэж одоо
Европын албаа шахал одоо яах вэ тийм үү одоо гэх мэтчлэн бүр хэтрүүлсэн нэг тийм зүйлс бол явж исэн. За тэгээд миний хувьд бол өмнөх бичлүүд дээр бол надаа өвөл ярьсан гэж санагдیں۔ Apple Watch ч нэг хүчил төрөгчийг цусандах хүчил төрөгчийг одоо хэмжиж байгаа байдал нь одоо патентын асуудал хөндөгдөөд Apple Watch нэг хэсэг зарагдхаа болоод буцаж зарагддаг болоод нэг 2-3 удаа буцсан. За тэгээд буцаад бол мэдээж яг хөдөлтаалагдаж ирсэн албан ёсоор тэнгуүтээ яасан бэ гэхээр яг одоо яг хамгийн сүүлийн үеийн загварууд бол Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2-ыг хэрвээ та нар яг одоо Америк нэгдсэн улсад худалдаж авах юм бол яг тухайн төхөөрөмжүүд дээр чинь цусандах хүчил төрөгч хэмждэг тэр шинэ одоо зүйл чинь бол одоо байхгүй юм байна шүү гэдэг зүйлийг бол одоо сануулж хэлмээр байна. За тэгээд ер нь бол Apple Watch хэрвээ хэрэглэдэг хүмүүсээ бол яг ямар загваруудыг авбал ямар iPhone дээр холбогдох боломжтой, ашиглах боломжтой гэдгийг нь бол харах юм меню бол би та нарт харуулъя. Зүгээр хэрэгтэй гэдэг үгнээс би яг өөрөө анзаарч та нарт ч гэсэн харуулъя гэдэг үгнээс хадгалаад авсан байсан. За тэгээд тухайн цаг чинь бас одоо Watch OS хэдээс хэдийн оронд суух боломжтой вэ? За тэгээд яг тухайн холбож байгаа iPhone чинь хүртэл iOS нь хэдээс хэдийн оронд байвал одоо цагтаагаа холбогдох вэ гэдэг бол одоо энэ меню бол явж исэн. За тэгээд та нарын нэгсээ хараад хэрэгтэй нэгээд өөртөө хадгалаад аваарай. За тэгээд Twitter дээр бас нэг одоо хуучнаар бол Twitter одоо л X гэдэг аппликейшн дээр нэг одоо твит явьчихсан би тэгээ тухайд харчаад энэ одоо үний юм бахта гэдэг байдлаар зүгээр яг дараа шалах үүдэн скриншот хийсэн байсан. Ер нь бол 6 сард энэ 6 сард 24 оны 6 сард зуны үйлрэл Apple Pay Монголд бол нэвтрэн гэдэг юм жиргээ явьчихсан. Тэгээд би энд одоо баргалжил итгээгүй тэгээ үний модлаа юм ямар ч юм биелэх нүггүй юм гэдэггүй. Тэгээд тухайд тэгээд үнэхээр биелээ болчихвол тэгээд мэдээсээ тэгээд зөндөл явах хоёргүй тэгээд тухайн үеийн туршин л гэж бодож байна да. За тэгээд Apple Sports гэдэг шинэ аппликейшн гарсан энэ бол аюугаа аппликейшн санагдсан. За тэгээд ягаад тэгэхээр ерөөсө тухайн аппликейшны дефолт icon нь бол ерөөсө хүлэмгийн одоо зүйлээр явжсан. Тэгээд ийм гоё тата мэдээ байна. За тэгээд бас одоо мэдээж бид нар одоо Apple-ийн сайт руу ер нь бол байнга л ордог. Тэнгүүд энэ одоо 2006 оны Apple-ийн сайт бол ингэж л харагдчихсэн юм байна. Тэгээд та нарт бол зөв сонирхуулах үүднээс бас ингээд хадгалаад авсан. За MagSafe-тэй холбоотой бас нэг гоё хөөрхөн зүйл нь юу гэхээр MagSafe чинь ингээд дотроо ингээд карт март юм ингээд үлдээчдэг. Тэнгүүд одоо энэ яг соронзоор наалдаг энэ одоо энэ яг ухаалаг энэ төрөвчээ хэрэг iPhone-тойгоо яг соронзоор наалдсан маа шүү дээ. Соронзоор наалдахгүй энд нэг самсраг байдлаар охио авчвал яг гар утас чинь өөрөө хүүе чи чинь төрөвчөө орхичлаа шүү дээ гэдэг тийм одоо notification илгээдэг нэг тийм одоо зүйлтэй ингэж байж болох юм нэг тийм бас нэг мэдээ явьчихсан. Тэр нь бол байгуугаас санагцсан. За тэгээд бас та нар мэдчихэл байгаах TikTok ер нь бол Америк гэж байгаа ивүүдүүд идэг ялчгүй нэг хувь хэрэглэгчийн мэдээллийн нууц аюулгүй байдал талаасаа TikTok ер нь асуудалтай байна. Эдрийг яхаа үднээс одоо тий бүх үлдэн компанийнхаа удирдлага бүх бааз эдрийг Америктай байлгах тий толгой одоо тий бүх одоо удирдлагуудаагаа солио тий Америк талтай байлгах юм байл гэдэг мэдээлэл зөндөө явдаг. Тэгээд App Store-оос яг TikTok-ыг хасах үгүй л яригдаад байгаа. Яг одоо сүүл тэр миний санаж байгаа Fortnite гэдэг нэг аппликейшн байсан. Тоглодог гейминг айгуу том. Тэгээд дэрийг бол App Store-оос бол Apple бол өчггүй бол хассан. За тэгээд гисэдэж бол одоо 3 дахь аргаар суулгаж болно. Гэхдээ ямар ч албаасаар App Store дээр бол одоо Fortnite байдгүй шиг TikTok ч гэсэн одоо байхгүй болох ийм магадaltaй асуудлууд байгаа. Төлбөртэй холбоотой төлбөрийн одоо тиймэрхүү жижиг сажиг асуудлаасаа болоод бас Apple бас ингээд бандгаж байгаа нэг тийм мэдээлэл явж исэн. За дараагийн өөр сонирхолтой мэдээ гэвэл Vision Pro гэд хөрөмж гарахаас өмнө Vision Pro-гийн талаар мэдээлэл алдагдуулсан Journal application гарахаас өмнө бас тэр application талаар одоо алдагдуулсан тэр одоо iOS үйлдвэрлэлийн систем дээрх одоо тэр инженерийг Apple бол одоо шүүхэд бол ингээд одоо хүсэн юм билээ. За энэ л одоо том таагүй хэрэг бол санагдсан. За тэгээд бас эндгийн одоо ерөнхий сайдын одоо бас нэг тийм мэдгүй сонгуул Монголын асуудлаас яг iPhone мэдэрний яасан мэдгүй хувь доторх юм харах гэсэн чинь Apple бол тэр iPhone-ыг нь түүжийг нь тайлжуулахгүй бид нар одоо тийм мэдээж хэрэг хэрэглэгчнэрийнхаа мэдээллийг бол одоо маш чухал нэмэгдэх учраас одоо тэгж хэн дуртай гэн тэгж одоо утасныхын түүжийг нь тайлал маяг л тийм бол байхгүй хөшчүүлэгдэх тийм мэдээ бол явсан байлээ. За тэгээд өөр нэг бас нэг таагүй мэдээний үхээр сайхан мэдээж хэрэг Тайван айгүй амар газар үйлдэл болсон. За тэгээд тэр газар үйлдэлтнээс болж нэг барилга бол мэдээж айгүй олон барилга нурсан. Тэд барилгануудын нэг барилга нь TSMC буюу одоо чип үйлдвэрлэдэг Apple руу одоо хангадаг тийм сон үйлдвэрлэлийн барилга нурснаас болж одоо
одоо үйлдвэрлэлийн явцны ялцчгүй жоохон хэсэг хугацаанд зогссон байдалтай орол болсон юм байлаа. За хамгийн сүүлчийн мэдээг нь сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За 2022 онд Google Apple-д $20 тэрбум бол төлсөн юм байна. За яагаад вэ гэхээр Safari application дээр юу ч хамаагүй шууд хамаагүй хайх юм бол шууд Google-ийн одоо Google хайлтын системийг ашигладаг тохиргоо нь дефолт байдлаар шууд анханасаа одоо Google илэрцгийг сонгогдсон байдаг учраас одоо Safari Google-ийг ашигладаг учраас одоо $20 тэрбум 2022 онд Google Apple төлсөн байх нэ.